За үнэн үг хэллээгээд бариад идчихв. Ер нь хараад ажаад байхад манай монголчууд заяанаасаа урагч зантай ажээ. Өөрөө л болж байвал улс их орон тусгаар тогтнол ёстой түүч хамаагүй. 100 мянган орчим монгол зэргээр хуурай газрын талыг эзэлж чадсан Чингис хаан яг энэ чанарыг нь биеэрээ амсаж туусан тул эзнээсээ урвсан урагчийг өршөөдөггүй байж. Эзнээсээ урвж чадсан хүн надаас урвна, надаас урвж чадсан хүн улсаасаа урвж чадна гэдг нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Харин энэ муухай чанарыг нь хүчээр дарж чадсанаар нэгдсэн хүчрэг монгол улс өмдөөн болсон түүхтэй. Хаан өөд уснаас хойш эзэн Чингисийн хөвгүүд их монгол улсыг хуваан эзэмшиж монголчууд тасралтгүй унаж уруутсан, хуваагдаж ижгэрсэн, тарж бодорсон. Энэ бол урвалтын балаг. За тэгээд бидний мэдих Монголын түүх бол тэр жигтэй урвалтын түүх. Социалист нийгмийн үед бүр сонгодог урдаг төвтөл нэрээ мөнхөлж чадсан ойрдын амар санаа жишээ нь харь улсад дагаар орон урвж манжийн цэргийг нутагтаа аваачснаар ойрд улс лууд тугийн дор цөхөрж эзлэгцэн гэж тоожод байвал бүгд л урагчтаас болж их орон тусгаар тогтнолоо алдаж байжээ. Урвал шарвалт ямар ч улсын хүчийг доройтуулж хуваан бутаргаж тэр хэрээрээ маш хурдан хүчрүүдэж харь гүрний боол болдог. Яг энэ ураг чанарыг нь гадныхан тун овжин ашиглаж монголчуудын эсрэг Монголыг нь босгож чадаад байна. Орчин цагийн монголчуудад өнөөдөр үлдээдгүй алга дарам жаахан нутгаа нөгөө л ураг чанараараа харийнхан төгсөж үтгсээр хоёр талцсан үзэлцэх боллоо. Үүний тод жишээд ноён уулын шүүх хурал 39 дахь удаага хойшлогдож шүүхийн танхим тэр аяараа оволзож байгаагаас харж болно. Их нутагтаа хайртай тусгаар тогтнолоо авч үлдгэсэн цөөхөн хүмүүсд урагчдын эсрэг тэмцэж байна. Шүүх засаглал төр зосог улсын хурал ер нь тэрчгтэй мөнгөн донтон харь дурвжээ. Ийм болсон газар хэн дуртай юу хүснээ хийж дөнгөн. Одоо харин коммунист социалист гэж тэнэгтэлгүй хатуу жангараар энэ бүх уруул шаруултыг тас атхан зогсоохгүй бол Монгол улс тусгаар тогтнолоо алдна. Барагч алдчихад байна. Ардчлал гэдэг бол ямар ч байсан эх орноо худалдаж тусгаар тогтнолоо найр тавина гэсэн үг биш. Урагч монголчуудад ардчлал хэмээх эрлийц зэрэмдэг нийгэм тохирохгүй нь болтой. Увс халах урайхаа баяд төвсөлэн ар өөр хангаа дорнод зүүн бүс өмнө гов дунд гов гэж хуваагдсан жалга довны үзлээ эгнэг таяж Чингисийн монгол шиг нэгдэн нэгтрахгүй бол бид суйрлаа.